Сүүлийн жилүүдэд малчид орон нутгийнхан малын түүхий дээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрсдийн хэрэглээг хангах төдийгүй зах зээлд борлуулан орлогоо нэмэгдүүлж байна. Үүний дотроос түгээмэл, олдоц ихтэй, хямд үнэтэй хоньны ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой хүмүүс ч олон болжээ. Тиймээс тэдэнд шууд ашиглах, гарын авлага болгохоор энэхүү сургалтын видео хичээлийг бэлтгэлээ. Эсгий бойтог омс их ажиллагаа нь бол үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт нь бол ноосоо боловсруулах, хоёрдугаарт нь бол эсгий бойтог гэх гэсэн ийм хоёр үйл ажиллагаатай. Аливаа эсгий бойтог омс янз бүрийн бүтээгдэхүүн хийхэд бол ноосны шин чанараас ихээхэн хамаардаг. Тийм учраас бол ноосоо угаах, сэмлэх, самнах үйл ажиллагааг бол нарийн чанд сайн хийснээр бол бид нэр сайхан бүтээгдэхүүн хийх боломжтой болно. За ингээд ноосоо боловсруулах талаар ярив. За ноосны анхан шатны боловсруулалт гэдэг маань бол ноосоо ангилан ялгах, сэмлэх, угаах, самнах үйл ажиллагаа болно. Ноосоо ангилан ялгахтаа эхлээд бид нэр доод зэргийн будагтай, зунгагтай, шаралсан хэсгүүдийг ялгаж тусна аваад үлдсэн хэсгийг урт вагноор нь бүдүү нарийн нар нь шин чанарынх нь ижил төстэй байдлаар нь бол ялгаж тус нь хийж савлаад түүнийгээ сэмлэж угаах ажиллагаанд ордог юм аа. За бид нэр ялгахтаа бол анх нөгөө доод зэргийн ноос уу маш их бохирдлоготой хэсгийг ингээд авсан учраас сүүлийн энэ хэсгүүд нь бол ялгагдсан учраас энэ арай гайгүй өнгөлөг шаралсан хэсгүүд багтай болоод ирж байгаа юм. За тэгвэл энд нэг анхааруулах зүйл энэ төвийн бүсийн одоо аймагуудын ноос бол нөгөө малаа их хашдаг учраас нэлийн шаралцсан байдаг. Тэр тохиолдолд бол дандаа тэр шаралцсан хэсгүүдийг авахгүй бол ер нь цаашдын боловсруулалтын тэр шаралцсан хэсэг маань бол цайрж өгдөг муу талтай. Английн ялгсан ноосоо одоо угаана. Усны маань температур нь ямар ах хэвтэй гэхдээ зэрэг нэг 35-аас 38 градустай байх нь бол илүү тохиромжтой байдаг. За ингээд угаахтаа бол ямар дараалалаар угаах вэ гэхээр зэрэг эхлээд дэвтэн тэгээд дараагийнх нь дамжлаган дээр нь бол жинхэнэ угаалтай хийх юм байгаамаа. Одоо вок маань ямар хэмжээтэй авах вэ гэхээр зэрэг бол одоо бидний ярьдгаар энэ жижиг савлгаатай. За энэ бол нэг 35-аас 40 грамм байдаг. За 5 литр усанд бол энэ талан хэмжээний бол орно. За хөдөө орон нутгийн нөхцөлд бол яах вэ гэхээр зэрэг бол энэ савнгийнхаа үйлчлэгээ сайжруулах, вокныхаа үйлчлэгээ сайжруулах зорилгоор хожир нэмж өгч болно. За энэ угаах гэж байгаа ноос маань бол яах вэ гэхээр маш сайн ялгасан. Тэгээд их сайн задарсан байх шаардлагатай. Задраагүй бөөгнөрцөн багцарсан ноосыг халуун бүлээн усанд хийхэд улам барьцалддаг муу талтай. Бидний хийх гэж байгаа зүйл маань бол нэлээд одоо хүний ойрын хэрэгцээнд өмсөж эдэлж хэрэглэх ийм нарийн нандин эсгий хийх гэж байгаа учраас бол энэ ноосоо зайлшгүй угаах шаардлагатай. За ингээд бид нэг хэсэг хугацаанд дэвтээчлээ. Одоо яах вэ гэсэн зэрэг угаах үйлдэлтэй оръё. За ингээд ердийн одоо бид нэр хувцас угааж байгаа юм шиг өрж өнгөж болохгүй. Энэ маань бол хүчний үйлчлэгч дээр чинь зэрэг ноос өөрөө эсгэрэх чадвартай учраас эсгэрчдэг. Тийм учраас энийг бол маш ийм зөөлөн хөдөлгөөнөөр ингэж булхаж хөдөлгөж угаана ингэж. За одоо бид нэр үндсэн угаалтаа хийснийхээ дараа зайлах ажиллагаанд орж байна. Энд бол яхаа хөтөр зэрэг бол түрүүний авсан 35-аас 37 градусын уснаас арай бага температуртай арай хөтөн бүлэвтер усанд зайлнаа. За одоо энэ зайлсныхаа дараа яах вэ гэхээр зэрэг бол энэ илүүдл усын шавхраад одоо хувцас угаахад бид нар мушгина гэж ярьдаг. Энэ ноосон дээр бол мушгиж болохгүй. Тийм учраас үүнийг хоёр талаас нь ингээд шавхарч усын бадсныхаа дараа хатаана. За одоо тэгэхээр зэрэг усын шавхраад авсан энэ ноосоо хатаахтаа бол хоёр янзын аргаар хатаж болно. Нэгдүгээрт нь энийг
сайхан том талбайд дэлгээд сэмлээд хавтгай газар ингээд тавиад татаж болно. А түүнээс гадна бол яг хөвгтөрсөн зэрэг ийм чүүл юм уу ямар нэгэн тийм торн дааван уут ийм дааванд хийж агаад өлгөө татах юм бол ус нь шөөрээд хурдан хатах талтай. Ялангуяа хөөтний уйлралд бол усыг хурдан шөөрүүлж хатах нь бол илүү ашигтай байдаг. Угаацсан ноос маань бол тодорхой хэмжээнд нэлээд жоохон нягтрал байдалтай болсон учраас түүнийгээ үл сэмлэх хэрэгтэй. За энэ сэмэлж байгаа учрын хөвгтөрсөн зэрэг энэ машинд маань бол яг хөвгтөр зэрэг бол нэлээд тийм бүхэлдөө ноос орчих юм бол хахаад гасаад явдаггүй. Тийм учраас бол яг хөвгтөр зэрэг ноосоо сэмлэх хэрэгтэй. За одоо энэ самнах процессыг харуулъя. За энэ маань бол яг хөвгтөр зэрэг ийм өргөстэй том жижиг хоёр хүрднээс тогтдог. За энэ том хүрдний цагийн зүйний дагуу эргүүлээд эндээсээ ноосоо хийх төр зэрэг энд өөрөө самнагдаад эхэлнэ. За энэ самнах процессын зорилго нь юу вэ гэхээр зэрэг эмх замраагүй байрлсан тэр ноосон ширхтүүдийг үл яг хөвгтөр зэрэг нэг чиглэлтэй болгоод тэгээд нөгөө эсгийн бүтээгдэхүүн хийх үндсэн ноосны цуслахыг бий болгох оршиж байгаамаа энэ ноос самнах процессын зорилго нь. Түүний хажуугаар бол мөн энэ угаахад үлдсэн бас зарим нэгэн тийм хатуу эрдэс ис мэтийн жижиг бохирлууд бол самнах процессын үед үл яадаг хөвгтөр зэрэг доошо унж цэвэрлэгддэг. За нэг бойтгонд бол энэ машинаас авсан бид нэг шайраг ноос гэж хэлээд байдаг. За 4 ширхэг ийм ноос хэрэгтэй. Самнадсан 4 ширхэг зулхай. За ийм ноос маань бол 4 ширхэг хэрэгтэй. За одоо тэгтээ зэрэг бид нэр яг энэ хэвлэр модоо ашиглаад үлгэр хэвийг яаж гаргах талаар заая. Энэ үлгэр хэв маань бол нэлээд тийм биетэй одоо юм гялгардуу материал байх хэрэгтэй. Би энэ гарын дор байгаа материалын жүүс, сүү, ундааны ийм савыг ашиглаж болно. За энэ нь бол яг хөвгтөр зэрэг бол бид нэрийг хийгээд сүүлд нь бүтээгдэхүүн дотроос сугалж авахд бол эвтэйхэн байдаг. За яг анх удаа хийж байгаа хүн бол жоохон юм битээ юмэр хийж болдог. Харин нэлээд туршлагажаад ирсэн хүмүүс бол одоо зөвхөн нэгэн гялгар хулдаас тавиад хэсэгчж болдог юм аа. За одоо ингээд бид нэр үлгэр хивээ яаж гаргах талаар үзье. За үлгэр хив маань бол яг хөвгтөрсөн зэрэг хамгийн үндсэн гол хэмжээ энэ размер гэж хүүхдийн энэ улны хэмжээг сантиметрээр илэрхийлсэн байдаг. За одоо жишээлх юм бол энэ бол 12 сантиметр байгаа. За тэрийг энэ дээр бид нэр яг хөвгтөр тавиад зурнаа. За энэ дээрээ үл яг хөвгтөр зэрэг агшилт гэж тавьж өгнө. Ноос эсгийн маань бол агшдаг. Тийм учраас бол тэр агшилтын тооцож энд бол тавьж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол энэ жижигхэн бойтгийг хийхин тулд бол яг хөвгтөр зэрэг энэ үндсэн хэмжээнд дээр нь бүх талд нь бол яг хөвгтөр зэрэг 1.5-аас 2 см-ийн агшилтыг нэмж тавьж өгнө. Бид нэр түрүүнд ноосоо самнаад авцсан ийм гоё зулхайтай байгаа. Энэ зулхаан дээрээ одоо энэ үлгэр хивээ тавьж агаад үлгэр хивнээсээ 1 см. За би үл хурууга тавиад авчдгийг ингээд яг энэ үлгэр хивнийхээ дүрсээр ноосоо бэлдээд авчна. Энэ ерөнхийдөө хэр зузаан нимгэн
одоо бойтог хийх вэ гэдгээс хамаарат энэ давхрыг бид нэр 4 ширхэг юм уу 6 ширхгийг бэлдэх ёстой. За би тэгээ нингивтер омс хий гэж байгаа учраас бол 2 давхрыг бэлтжээ. За яг ингээд энэ үлгэр хэвтэйгээ төстэй. За нэг их илүү тавьсны ач холбогдол байхгүй тэрнээс сүүлд нь бамбаагаа шингэж өгдөггүй. Тийм учраас яг үлгэр хийвнээсээ 1 см илүү байх тул илүү ажиллагаа бага ордог. За тэгээ энэ дулаад гараад ирсэн ноос маань ерөнхийдөө ийм уртааш байрталтай байгаа. Тэгэхээр чин зэрэг энэ гаргаж авч байгаа энэ зулхаагаа бид нэр уртааш байдлаар 2, хөндлөөш байдлаар 2 ширхгийг бэлтжинэ. Энэ нь бол ямар ач холбогдолтой вэ гэхээр зэрэг бол агшилт бол жигд болно. Бүгдийг нь уртааш нь хийчих юм бол энэ чиглэлийн хөндлөн чиглэлийн агшилт нь их болчдөг учраас заавал уртааш хөндлөөс чиглэлээр нь ноосоо зулж тавих юм бол агшилт нь жигд болж өгнө. За одоо ингээд бид нэр хуурайгаар энэ зулхаануудаа бэлдснийхээ дараа усныхаа ажилд орно. За ер нь бол энэ бойтог чих бай ер нь ямар нэгэн эсхий бүтээгдэхүүн хийхэд эхлээд энэ хуурай юмаа бэлэн болгосны дараа энэ усныхаа ажилд орох нь бол арай эмгцэгцтэй ажиллагаа маань бол цэвэрхэн болдгоо. За одоо энд бид нар бол ийм яг халуун бүлээн ус хийцэн байна. За усан дотороо ингээд савнгаа хийчихсэн. За ингээд хөөсрүүлнэ. Эсвэл яг хөвгтөрсөн зэрэг урьдчилсан байдлаар энэ савнгаа зороод энэ дотороо хөөсрүүлээд ингээд тавьчихад бол энэ уламжлалт аргаар болохоор зунгагаараа зуралдаж барьцалдаж эсгэрдэг бол бидний ноос оогоосон учраас зайлшгүй одоо энэ савнгийн тусалцаатаагаар энэ ноос эсхийгээ барьцалдуулах болно. За энд юу хэрэгтэй вэ гэхээр чин зэрэг ийм хөөстэй савнтай ус хэрэгтэй болно. За энд үлгэр хив маань хэрэгтэй. Түүнээс гадна чүүл хэрэгтэй. За энэ чүүлвэл ядгүй хтэрчин зэрэг бол энэ савнтай усыг энэ ноосондоо жигд шингэх явцд бол хэрэг болно. Мөн гараараа ингэ дээш нь хөвсөөлөхгүй байх тохиолдолд бол хэрэгцээтэй байдаг. За энэ хевлэр мод хэрэгтэй. За энэ жижигхэн ийм гялгар уут хэрэгтэй. За ингээд ажиллагаанд орё. За одоо энэ эхнийхээ зулхаан дээр бид нэр чүүлээ тавиад за одоо энэ нөгөө хөөстэй уснаасаа энэ дээр баг багаар усалж өгнө. За ингээд услахтаа бол яг хөвгтөрхөн зэрэг цаашаа ноосондоо шингэтэл дарж өгнө. Чүүл тавиагүйгээр одоо шууд гараараа юм уу энэ гялгар уутаар ингээд энд тавихад бол гартаа наалдаад ноос маань дээшгээ хөвсөснийхөө хэрээр зарим тохиолдолд бол цоорох аюултай байдаг. За энд яг хөглөр зэрэг яг энэ нөгөө эсгэж авсан үлгэр хэвнийхээ хэрээр хөөсрүүлээд энэ захынхаа хүрээг бол хуурай үлдээнэ. За одоо энийг сэмхээ аваад үлгэр хэвээ тавина. За одоо энэ нөгөө үлдээсэн энэ хуурай яг энэ имжээр хэсгийг дотогш нь дарж өгнө. За энийг нэг их татахгүй хүн шиг дөнгөж амын даруулаад тавиад өгнө. Их жигд дарж өгөх хэрэгтэй энэ амсруудыг. За бойтог хамгийн гол анхаарах хэрэгтэй юм бол энэ хамрны хэсгийг зөв гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ энэ хамрыг хитрхэн ингээд ийм мүлгэр гаргаад өгчих юм бол ингээд монхож ирж яснаас сүлдээ бойтог өршин тийм уут маягийн болоод ирдэг. Тийм учраас энэ хамрыг их зөв гаргаж ирнэ. За ингээд ихнийх нь нэг үе явчлаа. Өөрөөр хэлэх юм бол одоо яасан бэ нөхлөшн зэрэг үлгэр хэвээ бид нэг үе ноосороо ороочихсан байна гэсэн. За тэгээд дараагийнх нь хоёр дахь нь яг энэ хэвэн дээрээ тааруулаад дээрэм тавина. За одоо энэ чүүл тороо тавина. За одоо энэ дээрээ яг саяхан шиг бид нэр усаа аажуухан дараад уулгана. За ингэж өргөхдөө бол их хүчтэй дарж хол ингэж үрж болохгүй жижигхэн үрээд жаахан дараад явна. За одоо ерөнхийдөө бол ингэж дээрэс нь дараад үсгэд нөгөө түрүүнд эхний үе явцсан учраас энд бол үндсэн хэлбэр маань бол
хурууны өндөнд мэдрэгдэж байгаа. Яг тэр болтлоо бид нэр дараад явна. За одоо энэ дээрээс чүлээ аавна. Энэ юу тороо авахтаа бол бас болгоомжтой авахгүй бол бас хамаагүй татаад авчих юм бол энэ нэг хуурай хэсэгтээ нооснууд маань бол наалдад босоод ирдэг юм. За эндээс ингээ харахад бол яг ингээд нөгөө үлгэр хэвнийхээ хэрээр энэ юу маань норчсон. Энэ хүрээ хэсгээрээ үл хуурай байж байгаа юм. За одоо энэ дээр хамгийн гол анхаарах ёстой юм бол юу ах хөгтөрсөн зэрэг эргүүлэхдээ маш болгоомжтой эргүүлэх хэрэгтэй. За эргүүлээ. За дээш нь харуулсан одоо яг түрүүнийхээ зарчмаар энэ амсар хэсгүүдийг дарж өгнө. За ингээд бид нэр дээш нь харуулж нэг ороосон, доош нь харуулж нэг ороосон нэг үе давхаргуудыг бий болгочлоо. За одоо энэ дээр хэрвээ бид нэр Монгол гутлын оймс хийж байгаа тохиолдолд юм уу эсвэл пүүз бакаланд өмсөж байгаа гутал хийх үед л уланд нь бол яадаг хөгтөрсөн зэрэг нэмэлт тавьж өгдөг. Уланд нь нэмэлт тавьж өгдөг. Түрүүн нөгөө энэ зулхаагаа бэлтгэд хажуу талаас нь гарсан ноосыг энд нэмээд тавиад өгдөг. Ул хэсэгт нь. За ингээд ул өсгийг нь тааруулаад ингээд тавиад өгтөр зэрэг энд жоохон зузаан болно гэдэг маань бол арай удаан эдлгээтэй цоорохгүй л гэсэн үг л дээ. За ингэчээд муу ялгаагүй чүлээ тавьж агаад энэ хоёроо дараад барьцалт болчихно. За энэ ажиллагаа бол ингээд дөрвөн цулхаагаа яг саяын үйлдэлийг давтаад хийчихнэ. За анхаарах зүйл нь юу хавхтэр зэрэг хит их усалж болохгүй. Хит их услах юм бол энэ ноос маань өөрөө нөгөө усаа шингээж авахаасаа өмнө хажуу тишээ зүгээр урсаа явцдаг. Тийм учраас багавтар услаад энэ хөөстэй хэсгүүдээр дараад өгнө. За өшөө энд нэг анхаарах ёстой зүйл байдаг вэ гэхтэр зэрэг энэ илэхтэй үл бид нэр голдуу энэ юун тал руугаа хэв тал руугаа ингэж дотогч нь шахаж илдэж өгөх хэрэгтэй. Ингээ гадагш нь илдэд байх юм бол үндсэн хэвнээс гараад пальбигаад явчин тэр нь явандаа нөгөө дил гэж манайхаа яриад байдаг, гурууч гэж яриад байдаг. Тийм гуруу мууруу өсчих юм бол дараа нь төвөг бодоод байдаг. За энэ өсгийн хэсэг дээр нэмэлт ноос тавьсан учраас энд бол нэлээд тийм зузаан байдалтай эргэж харагдаж байна. Зулхаагаараа ороогоод ерөнхий ийм үндсэн ботины хэлбэр дүрс гараад ирлээ. За дараагийн ажиллагаа маань бол яг хөгтөрсөн зэрэг энэ нойтон зулхаагаа бийжүүлж нягтруулах хэрэгтэй. Чүлээ тавьж агаад одоо энэ нөгөө хөөстэй гэлгар уутаараа үрээд нягтршуулна. 5-аас 10 минут гэж байгаа. Гэхдээ хийж байгаа хүний бэр чадалтай бас нэлээд холбоотой байдаг. Гартай бэртэй хүн бол их удаан хэлэх юм бол энэ маань ингээд ийм хавтгараараа гуруутай өсчих аюултай учраас бол хийж байгаа зүйлээ ерөнхий юу нь болж гэнэ үгүй юу гэдгийг ингээд хараад явах юм. За одоо илэхтэй үйл яг хөгтөр зэрэг дандаа дотгошно ингэж хэлнэ. Гадагш нь ингээд тараагаад байх юм бол энэ хэвнээсээ нөгөө нойтын юм чинь гадагшаага илүү гарч. За одоо ингээд хоёр талын ээлжилж нэг 5 минут хэртээ илсний дараа ерөнхийдөө эндээс дулгаахт бол яг хөвлөр бүр ингэж ширх дээрээ гарахгүйгээр ийм таталт байдалтайгаар сунаад гарчихгүй ийм хэлбэртэй байдалтай болтол нь илсэн байх хэрэгтэй юм. За хитрхээ их устай байгаад байх юм бол энэ саяын энэ бийжүүлэхийн процесс маань бол удаашрах талтай. Тийм учраас бол аль болохоор усын завсарт нь бол ингэж шавхарч авах хэрэгтэй. Шахаж. За тэгээ голоор нь яг тэнцүүхэн нуулаад гол хэсгээ олоод хоёр хэсэг хуваана. За ингээд туваахта тас хайшилж болохгүй. Тас хайшлах юм бол үлгэр хэвтэйгээ цуг хайшлагдана. Тийм учраас энэ үлгэр хэвээ тойруулаад хайчлал өгнө.
зүгээр. За одоо ингээ хайчилчаад энэ дотроос үлгэр хэвээ авах хэрэгтэй. За үлгэр хэвээ авахаасаа өмнө энэ боотныхоо дотор гадаргууг нь хөөсөлж өгөх хэрэгтэй. Тэгвэл үлгэр хэв маань бол энэ дотроос суурч гарахтаа амархан байна. За одоо эндээс ингээ үлгэр хэвээ суулаад авч. Энэ дотор гадаргууг нь савндж хөөсөлж өгөхгүй бол одоо илтгэхлээр зэрэг хоорондоо наалтчих талтай. Одоо ингээд боотог маань бол яг 2 хүлээн болоод хуваагдчихлаа. Одоо яах вэ гэхээр шин зэрэг энийгээ дахиж ингэж илээд за энэ үлгэр хэвтэйгээ удаан хэрэг илтсэн байх юм бол энд 3 гэж юм үүсдэг. А энэ дээр одоохондоо бол 3 үсээгүй байна. Хэрэг 3 үүссэн тохиолдолд бол энийг заавал арилгах хэрэгтэй. Ялангуяа энэ өсгийн үлмийн уул хэсгийн энэ 3-нуудыг арилгахгүй бол улнаас нухаад байдаг. За ерөнхий энэ зулхаан маань ингээд нэлээд бийжээд ирсний дараа бол бид нэр одоо агшааж нягтруулах ёстой. Тэхийн тулд бол энэ ус сайн авдаг ийм даван алчууранд ороогоод илдэнэ. Энэ маань бол Монгол аргаар бол нөгөө мориор эсхий татж байгаатай адил үйлдэл юм л да. За тэгэхээр зэрэг энэ боотгоны хувьд бол яг хөвгтөрчин зэрэг эхлээд улнаас нь өсгийнөөс нь араас нь төрийнээс нь гэсэн дараалалаар бол илдэж өгнө. Хамар талаас нь бол ер нь болж өгвөл илдэх шаардлага байхгүй. Хамар маань ингээд агшиж. Зарим үед л хит агшаад энэ маань бол хамаргүй уут болчих жишээтэй. Тийм учраас заавал улнаас өсгийнөөс гэсэн дараалалаар явах хэрэгтэй. Хуйлж. За хуйлахтаа бол нэлийн чанга нарийн хуйлна. За тэгээд илдэнэ. За ингэж илдэхдээ үл нэлийн хүч гаргадаг учраас ойрхон дэлгэж харах хэрэгтэй. Тэгэхгүй л энэ юу маань энэ төрөнийхөө дотор тал хэсгүүдээрээ бол наалтчдаг аюултай. Тийм учраас энийг ингэж харах. Хэрвээ тийм наалтчмаар шинжин байх юм бол хөөсөөр заагалж өгнө. За одоо улнаасаа илдсэн чинь би одоо өсгийнөөсөө илдэж өгье. Одоо ард төрөнийхөө хэсгээс хамарнаас нь бусад талаас нь ингээд илсний дараа бол ерөнхийдөө энэ юу маань бол бийжээд нэлээд тийм барьцтай болоод ирж байгаа энэ. За тэгээд ингээд энд ийм дийл үүсэх байдал үүссэн байна. Тийм учраас тэрийг ингээд дарна. Өөрөөр хэлбэл энэ хавтгар байдлаар нудаа илтгэхтэр зэрэг ингэж. За одоо яг хөвгтөрчин зэрэг энэ өсгийн хэсгийг нэлээд сайн нягтруулж өгөх хэрэгтэй. Тэхийн тулд гараа дотор нь хийж агаад энэ хөөсөндөө дүрээд ингэж жичт нь нухаж өгнө. За одоо ийм ерөнхий барьцтай болсон тохиолдолд бол хэлбэх хэрэгтэй. Хэлбэхдээ одоо энэ нөгөө хэвлэр модондоо хэлбэнэ. За хэвлэр мод байхгүй тохиолдолд бол хүүхдэд хэрэг бойтог юм уу эсвэл энэ 10 жилийн хүүхдүүдэд пүүзэн дотор өмсөх оймс хийж байгаа үед бол хүүхдийн өөрийнх нь хөлөнд нь хэлбээд өгчих юм бол яг хөлөөр нь хөл болсон маш сайхан тийм дулаахан оймс болдог. За хэлбэхдээ бол ерөнхий энэ хамар өсгийн хоёр бол энэ хэвлүүрээс илүү байхгүйгээр яг бариад таарахаар хэлбэх ёстой. За төрийг бол дараа нь бид нар бол
боловсруулалт юм дээрээ үл янзлж болно. Тийм учраас хамгийн гол анхаарах ёстой зүйл маань бол энэ хэвлүрт шахах нь байгаамаа. За ингээд хэвэндээ яг ингээд өөрөөрөө яг таарад илүү дутуугүй таарад ирсний дараа бол цэвэр халуун усанд барьж угаагаад тэгээд энэ хэвлэр модтой нь хатаа. Хэрвээ чимэглэхийг хүсэх юм бол энэ дээр нь хээ зураад ойж болно, мөн улалж болно. За томхон одоо хүүхдэд зориулсан ойм сайхан бол энэ өсгийн хэсгийг энэ улны хэсгийг бол баг зэрэг ширж өгөх юм бол удаан эдлэгээтэй болно.